Индонез улс хамгийн олон хүн амтай дэлхийн 4 дахь том орны нэг үлээ. Тус улс одоогоор 220 гаруй сая хүн амтай бөгөөд 300 гаруй үндэстэн ястан нь 365 хэлээр ярьдаг байна. Бахаса Индонез хэл тус улсын албан ёсны хэл юм а. Тус улс мөн хамгийн олон аралтай. Индонезийн нийт газар нутаг 2 сая хавтгай дөрвөлжин км бөгөөд энэ нь Австралийн газар нутагтай тэнцэх хэмжээч ердөө 20% нь арал үлдсэн талбайг нь ус эзэлдэг юм байна. Индонезийн хүн ам ерөнхийдөө гол 5 арал 30 гаруй жижиг аралд төвлөрч аж төрдөг. Гол арлуудад Суматра, Ява, Калимантан, Сулавес, Ириан, Жая арал багтдаг. Тус улс нийт 13667 аралтай бөгөөд эдгээрийн 600 гаруй арал дээр нь хүмүүс аж төрдөг юм байна. Халуун бүсийн уур амьсгалтай Индонез улсад сонирхолтой ховор төрлийн аратан амьтан элбэг байдаг. Жишээ нь дэлхийн хамгийн том биетэй гөрөл болох Комодо луу, давжаа одос өвхөр, хэрс зэрэг дэлхийд ховор амьтны төрөл зүйлийг тус улсын ой шуугаас харж болно. Индонез улс 26 муж 500 гаруй овгоос бүрддэг юм байна. Үүнээс гадна 400 гаруй галтуултаагаас 100 гаруй нь идэвхтэй галтуул юм байна. Индонезийн Харьяанд байсан зүүн Тимор 1999 онд тусгаар тогтнолоо зарлаж 2002 оны 5 дугаар сарын 20-нд тусгаар тогтносон улс болжээ. Папуа Малай гаралтай 4 сая гаруй оршин суугчтай тус шинэ улс 34,24 хавтгай дөрвөлжин км талбай бүхий уулархаг тогтцтой арал дээр оршин тогтнодог байна.